Сүүлийн өдрүүдэд Америк долларын үн өсөж өчигдрийн байдлаар 1590 төгрөгт хүрсэн юм. Харин энэ нь болохоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж эдийн засгийн хямралд хүргэх аюултай байдаг. Энэ талаар мэдээлэл авахар ирсэн боловч холбогдох албан тушаалт нь бидэнд мэдээллийг өгсөнгүй. Манай улс нийт барааны 80%-ийг импортоор авдаг. Америк долларын ханшийн өсөлтөөс болоод улс орны эдийн засаг хүндрэлтэй байдалд орж иргэдийн хаалгасыг тэмдэрч эхлэх нь аялт үзэгдэл юм а. Монгол уг шатхууны үний огцон өсөлтөөс хамгаалах барилгын салбарын эрэлт нийлүүлэлтийг урамшуулах зэрэг зээлд олгоод байгаа юм. Бэлэн мөнгөний нийлүүлэлтийг 2013 оны эхнээс 12.6%-аар өсөж 836 тэрбум төгрөг, харин бэлэн бус мөнгөний нийлүүлэлт 3-аас 6 дугаар сард тасралтгүй нэмэгдэн оны эхнээс 28%-аар өсөж байгаа юм а. Харин гадаад валютын хаалгаламж 4-р сард 13%-аар буурч 5-р сард 15%-аар өссөн, 6-р сард 7.5%-аар доошилсан байна. Мөн харилцах тансны үлдэгдэл 4-р сард 1%-аар буурч 5-р сард 21%-аар өсөд 6-р сард 5.5%-аар доошилсан үүнийг нотолж байгаа. Монгол өнг мэдээлэлээ олон нийтэд хүргэж байх үүрэгтэй гэдгийг мартаагүй гэж найдаж байна.